Сайн байцгаана уу? Бодлын тэмдэглэлийн маань энэ удаагийн дугаар инхүү эхэлж байна. Сонсогч танд яг энэ цаг үеийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр Лори бит хоёр бясалгалын тухай ярина. Тэгээд өмнөх подкастууд дээр болохоор бясалгал гэж амар олон удаа яриад исэн юм хэлээ. Тэгээд яг энэ тухайгаа одоо дэлгэрүүлж ярих гэж шийдээд тэгээд бит хоёр энд сууж байна. За тэгээд өнөөдөр болохоор бид хоёр яг бясалгал юунд хэрэгтэй юм те яагаад бясалгал хийх ёстой юм бясалгал хийснээрээ яг ямар өөрчлөлтүүд гардыг ингээд яг өөрсдийнхөө туршлагаас ингээд ярий. Тэгээд анх эхэлж байхад яг юу мэдэрч исэн анх юу нь яаж танилцж исэн гэд те. Харин тийм тэгээд би болохоор нэг оюутан байх үед билүүдээ нэг үндэсний телевиз дээр нэг лам хүн ингээд ярилцлага өгч байдаг байхгүй. Тэгээд ер нь бол 7 хоногийн баг ихэнх өдрүүдэд ингээд бясалгал хийж л өнгөрүүлдэг гээл тэр яриаг нь ингээд сонсож байхдаа болохоор бүр амар сонин санагдаад амар гайхаал. Энэ одоо ууддгүй бахта ямар уутгартай амьдралтай юм бэ гэж бодож исэн. Тэгээд юунд хэрэгтэй гэж яг энэ бясалгал хийж байгаа юм болоо гэд амар гайхаж исэн. Анх болохоор би яг тэр үед л энэ бясалгал гэдэг зүйлийг анх удаа ингэж сонсож исэн юм. За миний хувьд яг за өмнө нь зөндөл сонсч ирсэн баг. Гэхдээ яг ингээ би дээрээ мэдэрсэн нь гэвэл би нэг Монгол тахта за тэр нэг 17 8 оны үед байна уу би нэг йогийн сургалтандаас явдаг байсан. Тэгж яхад нэг анх удаа яг багшаасаа бясалгал ингэж хийдгээ гэд нэг юм юугаар сургалтаараа дамжуулж анх удаа хийжсэн. Тэгээ тухайн үед яг нөгөө надад бүр юм онцгойд санагдаагүй. Тэгээл яг л нүү төлбөрөө төлж ингэж явж байгаа болохоор надад бүр бясалгалын анхан шатныг мэдлэг байгааг болохоор зүгээр ингээл багшигаа дагаал хийжсэн. Тэгээл мэдэрч байгаа мэдрэмж нь бол зүгээр л ингээл тухайн нөгөө орчин маань юм тайван амгалан байсан тий. Тэгээл бясалгал хийх юм гоё ингээд тайван амгалан мэдрэмжийг өгдөм байх гэсэн ийм л ойлголттой явж исэн. Тэгээд тэрнээс хойш ер нь ингээд энд ирснээс хойш ингээд ерөөсөө бясалгал гэдэг зүйлийг бүр ингээд амьдралаасаа бүр ингээ аваа хайцсан тий. Ингэж явж байгаад нөгөө төгөлдөр багшийн йогийн хичээл суугаад тэгээ яг тэрнээс эхлээд бүр яг ингээ бүр анхан шатнаас нь буюу яг өөрийн бие дээр ингэж гүнзгий мэдэрсэн үе маань яг тэр юм байна. Одоо 24 оны зунаас гэх юм уу? Одоо бидний энэ амьдарч байгаа нийгэм тий энэ дэлхийн ертөнцийн чинь болохоор маш их чимээ шуугантай болцсон тий. Энэ мэдээллийн солилцоо бол бүр маш хурдан болчихсон. Яг энийгээ дагаад хүмүүсийн одоо стрессийн түвшин бол маш их болсон тий. Тэгээ энэ стрессээс үүдээд маш их одоо өвчлөлүүд ингээд дагалдж байгаа гэд судлаачид үзэж байгаа. Тэгээд яг энэ стрессийг бууруулахад бол бясалгал маш их тусалдаг тий. Тэгээ бид нар одоо ингээд өглөө босоод сошиал руу оронгууд энд ч тэгсэн байна, тэнд ч дайн дажин болоо, энд ч нэг тийм аллагд болоо, тэнд хэдэн хүн өглөөч гэдэг юм ингээд амар их хар бараа мэдээллүүд ингээд явж идэг. Тэгээ бид нар одоо би жишээ нь одоо хуучин болвол яг энэ хар бараа мэдээлэлд ингээд шууд ингээд автчихдаг гэсэн. Шууд тарих маань ингээл энийг аюул гэж хүлээж авангуудаа тий өөрөө ингээл яана ямар эрүүл одоо сайхан аюулгүй нийгэмд амьдрах боломж байна уу гэл одоо тэрэнд амар ингээл автаал стресстэй л тий яг тэгдэг байсан. Тэгтэл эн чинь болохоор зүгээр аль ч цаг үед угаасаа л нийгэмд ийм зүйлс хар бараан зүйлс байсаар л ийсэн юм биш үү? Аль дээр үед яг мэдээлэл хөгжөөгөл байсан болохоос биш те. Одоо энэ цаг үеэс илүү тийм амар харгас нийгэм бас байсан штэ гэд одоо бодох нэ яг тийж бодож байгаа хгүй. Тэгэл одоо ингээд тэр болж байгаа үйл явдлуудыг одоо ингээд харж байхдаа болохоор одоо ингээд хүн болгон тий өөр өөрийнхөө замаар явж байгаа. Сүнс болгон тий хүн одоо суралцах гал энэ дэлхий дээр ирсэн байгаа юм чинь одоо өөр өөрийнхөө замаар явж байгаа учраас заавалчгүй тэнд болж байгаа одоо зүйлд тэгж автаж энд стресстэх шаардлагагүй юм байна гэдгийг ингээд ойлгож эхэлсэн. Бясалгал хийснээсээ хойш. Тийм ер нь бол яг угаасаа бид нэр хүссэн үсээгүй л нөгөө матрикс дотор амьдраад ивэл энэ бүх стрессээс ерөөсөө салахгүй тий. Тэгэхээр яг эндээс гарахын тулд бид нэр яа харахгүй бясалгал маш их тус олдог тий. Бүгдийг анзаарах, ажиглах энэ боломжийг ерөөсөө бясалгал биднэрт яг олгодог. Стресс хаанаас үүсдэг юм бэ тий? Тэгэхээр стресс болохоор бидний бодлоос үүсдэг. Бидний одоо ирээдүйдээ санаа зовж буй тэр зовнил, өнгөрсөндөө харамс буй харамсал,
болон одоо бидний хяналтаас гадуур ингэж тархинд үргэлж урсч орж ирж байгаа тэр бодлоос стресс үүсдэг. Тэгэхээр бясалгал хийснээрээ бид нэр энэ олон замбраагүй бодлыг сайхан намжааж өгдөг. Тэгээд стресс одоо дагаад буурнаа. Тэгээ хоёлоо ер нь яг анх бясалгал хийж байхдаа ер нь яг яадаг гэсэн ямар шүү мэдрэмжтэй анх хийж эхэлсэн гэдгээсээ гоё дэлгэрэнгүй яриад явчих. За бясалгалыг чинь хоёулаа нөгөө нэг юунд хөх нуруут гэд бүлгэмд байхдаа тэгээ нөгөө анх бясалгал хийж эхэлжсэн шүү дээ. Ганц нэг хийгээл. Гэтэ тэр үед амар их айдаг байсан тий. Тэгээ нөгөө ерөөсөө яг л юм айц дундаа л бясалгаад идэв гэсэн юм би. Одоо ингээл нүдэн айнаал ямар ч гэсэн ингээ нэг суудаг муудаг гэж бодоол байж байгаа. Нэг нөгөө зүгээр зөвхөн гаднаас нь харагдаж байгаа зүйлэл бид нар зүгээр дуурайгаад хийж байгаа шүү дээ тий. Ямар ч байсан ингээд завлаа суун. Тэгээд ингээд нүдэн айнаа суун. Тэгээд нэг ганц нэг хүмүүсийн яриаг сонсож явах үедээ болохоор нөгөө нэг бясалгал хийж байгаа хүн ингээд хамгаалт хийх ёстой, ингээд бодлороо хамгаалт хийх ёстой гэл тэрийг ингээд анх юу ачингуудаа ямар хамгаалт хийх юм бол гэдгсэн чинь нэг хүний зөвлөгөө явж исэн ингээд гадуураа ингээд усан бөмбөлөг байна. Тэгээд тэрний гадуур агаар байна. Тэрний гадуур гал байна гэд ингээд 3 давхар юм хамгаалт ингээд төсөөл гэл. Тэгээ яг тэрийг ингээд сэтгэлдээ ингээд зүгээр шууд эго тархиараа л ингээд төсөөлж байгаа штэ бүр хүчээр ингээд төсөөлөл тэгээ суудаг гэсэн. Тэгээ яг тэр үедээ болохоор их айцтай байдаг гэсэн. Энд тэнд очиж одоо модонд очиж бясалгаж болохгүй л гин. Тэгэл янз бүрийн нөгөө гадны биет одоо ингээд бие рүү ч н орох магадaltaй учраас болгоомжтой хийгэрэй гэл ингээд юу яадаг те сануулдаг те. Тэгэл тэр мөрийг ингээд сонсож байхдаа амар айдаг. Тэгээ яг нөгөө нэг жинхэнэ тэр төвлөрөл энтрийг ерөөсөө огт мэдэхгүй байгаа шүү дээ тий. Зүгээр яг тэгж нэг дуурайсан маягаар тэгж айгу хийж эхэлж байсан мөлий. Ер нь хоёлаа яг адилхан мэдрэмжтэй явал тэрийг айгүй хоолцдог гэсэн тий. Тэгээ нөгөө нэг тэр айц чи ерөөсөө бидний тархинд л бий болоод байгаад байгаа зүйл гэдгийг ингээд нөгөө хизээ хойно буюу яг ингээд ухамсарын төлөлт явагдаад ингээд илүү мэдээлэлтэй болоод ирэхээр ойлгож авсан тий. Бясалгал хийгээд авах тусам бидний нөгөө энергийн түвшин маань ингээд илүү дээшлээд тэгээ ингээд айцууд маань ингээд аажмаар алга болоод ирэхээр одоо ингээ өмнөх юугаа бодохоор бит хоёр зүгээр ингээд хий төсөөллөөрөө л айгаадсэн юм байна тий. Бүр анх эхэлж байгаа болохоор тэр чинь айгүй хэцүү. Тэгээд анх бит хоёр чинь баг ингээ ганцаараа байхаас ч айдаг төрлийн хүмүүс байсан шүү дээ тий. Харанхууд ганцаараа явахаас ч айдаг, гэртээ ганцаараа байхаас ч айдаг. Тэгээ энэ бүх айдас маань юусоо бит хоёрт буюу бидний тархинд л ингэж бий болоод байгаадсэн юм байна гэдгийг хизээ хойно ингэж ойлгож байгаа байхгүй. Тэгээ яг сонсож байгаа сонсогч нарт маань ч гэсэн яг иймэрхүү айдас байх юм бол та эхлээд яг энэ нөгөө нэг өөрийнхөө тэр айдастайгаа нүүр тулах хэрэгтэй те. Өмнөх дугаар дээр нөгөө хэлжсэн нөгөө сүүтрийн ажлыг маш сайн хийх хэрэгтэй гэд. Тэг ингээд сүүтрийн ажлыг хийхлээр бас нөгөө өөрсдөө маань бидний айдас ингээд үгүй болдог. Тэг ингээд айдас үгүй болчоор бид нар ингээд яваанд ингээд бясалгал хийхэд бүр ингээд илүү гүн төвлөрч чаддаг болдог. Илүү юу хийхээ мэддэг болдог те. Тэгээ ингээд нөгөө элдв янзын хамгаалтууд маань ч гэсэн хэрэггүй мэн гэдгийг айгүй ойлгож авсан. Тэгээд анх бит хоёр ч баг ингээд бүх юмнаас л айдаг байл ш тэ. За одоо баг ингээд ямар нэгэн дээл хувцтай байхгүй бол эн чинь гадны сүнс ороод ирдэг гэж юм. Дээл чинь баг ингээд бидний бүх юмнаас хамгаалт юм байна. Монгол үндэсний дээл гэж яриад тэгээл байжснаа нөгөө энерги хамгаалдаг бас зүйлтэлөө юу лээ. Тийм юу бас судлаад л тэрийг баг авах шахаал авах гал тий баг үнийн судлаад 7-800 мянга гэж энэ хоёлаа баг тэрийг авчил зүгээр хаанч очисон бясалгал хийж чадах юм байна гэх мэтлэн нөгөө мэдхгүйгээсээ болоод ингээл мухардчихсэн бүр ингээд цаашлаад мухар сүсгэлөө явж исэн үеуд бас зөндөө байгаа тий. Ерөөсөө л энэ мэдлэг гэдэг чинь өөрөө гэрэл юм байна тий. Бид нар мэдлэггүй байх үедээ үнэхээр л тэр харанхууд л бэж идэм юм. Тэгээ ингээд мэдлэгийг олж авах тусмаа бит хоёрт одоо ингээд тэр айдсууд алга болж исэн. Одоо дотоод тэр шаналл, гомдол харуулсал тэр бүх зүйл маань ингээд бясалгалын одоо ач тусаар ингээд арилсан. За тэгээд хоёлаа анх болохоор чи ямархуу тийм саад бэрхшээл гэх юм уу? Жохон тийм бэрхшээлтэй тал нь юу байсан бэ чамд бясалгал? Надад болохоор ингээд айгүй их бодлууд орж ирдэг ус. Бүр ингээд хэрэгтэй хэрэггүй. Тэгээсээ хорвоо ертөнцийн бүхий л бодлоо тархинд нь орж ирээл тэгээл нэг бодлоос нөгөө бодол руу бүр ингээд хөтлөөд аваа явцдаг. Тэгжээснэ бүр ингээд надад хамааралгүй хаа хайсан. Тэгэл стол нөгөө нэг сошиал дээр
өглөө босоод үзсэн тэр мэдээлэл руугаа ингээ хөтлж авч оруулаад тэгээ энэ бодлууд надад айгүй хэцүү, төвлөрөхөд хэцүү байсан. Тэгээ дээрэс нь ингээ зүгээр тэр ингээ бясалгал хийх чинь нэг ингээ хүн гаднаас нь харахад ингээ зүгээр сууж байгаа штэ тий ингээд завлаад ингээ сууж байгаа. Тэнгүүд миний тарих шууд ээгөөрөө юу гэж боддог юм гэхэлэр ингээд зүгээр суухынхаа оронд ямар нэг юм хийгээч гэх тий шал хэрэггүй юм хийгээд ах ингээд тэгээ энэ бодлууд мань намайг бясалгал хийхэд айгүй их саад болдог гэсэн. Ингэснийхээ оронд ямар нэг юм хийж яхах юм бол баг надаа хамаагүй дээр юм байна. Би ерөөс чадахгүй юм байна гэ. Тэгээ дээрэс нь айцуд маань айгүй их саад болдог гэсэн. Ингээл зүгээр сууж хахад л ямар нэгэн гадны бит маань ороод ирэх юм шиг санагдал. Тэгээ ерөөсөө энэ бүгдтэйгээ ингээд тэмцэхэд надад амар хэцүү байсан. Харин тийм тий бид нэр ингээл зүгээр ингээд энгийн амьдралаар амьдарч байгаа юм шиг мөртлөөсөө яг бясалгал хийх гээл нэг ганц 2 минут хүртэл суухт ингээл дотроос ингээл нэг юм ингээл хатгаад босмоор санагдаа явмаар санагдаад тий тэгээд байдаг нь болохоор яг тэр бидний дотор нөгөө нуугдсан байгаа тэр нөгөө бүх тэр сөрөг эрчмүүд ерөөсөө бидрийг тэгж нөгөө нэг босгох гээд явуулах гээд идэм л. Би болохоор өмнө нь ийм нэг байнга юм гүүж явдаг байсан чи санаж байна. Ер нь айгүй яаруу, сандруу тэгээд байнга л нэг юм руу ингээл яарцсан явж идэг. Ер нь ийш тийшээ явахтаа ч гэсэн ер нь бол ингэ шогшоогоор л явдаг байсан. Тэгээ яг нөгөө анх бяцлах гээд ингээд суугаад эренгүүт нэрэл өстой 5 минут суух ч үнэхээр хэцүү. Босмоор санагдал тий. Яг тэр одоо бэрхшээл яг тулгарч исэн юм байна. Тэгээд л яг нөгөө нэг анх эхлээд тэр нөгөө огт багшгүй одоо хоёлоо явж байгаа шүү дээ тий. Багшгүй тусдаа ингээл гэртээ бяцлал хийдэг. Яг тэр үедээ болохоор би нөгөө дотоод нөгөө айдас гомдол харуулсал тэр өнгөрсөн үеийн тэр сэтгэлийн шарах зэргийг яг үнэхээр чин сэтгэлээсээ энэ чэйжин дээрээ мэдэрч үзсэн. Тэгээ яг нөгөө энэ гүн төлөв гэдэгт нь тэр нөгөө 40-50 минут суулаа да. Тэгээ яг тэр үед болохоор ингээд гүн төлөвт ороод яг тэр нөгөө гомдол хараслуудаа ингээд мэдэрч байгаа байхгүй. Тэгээ би тэрийг мэдэрснийхаа дараа ингээд вау гэл уулна амар бодож байгаа штэ. Би баг юм гайхамшиг мэдэрчүү дээ ч гэдэм юм уу. Тэгж бодоод нөгөө Ирландд амьдардаг манай нөгөө сүнслэг найзтайгаа ярьдаг байхгүй. Би инглээ тэглээ гэд ингээд ярьсан чинь үгүй ингээ ганцаараа ингэж бясалгаж болохгүй анхан шатны хүн тий чи дөнгөж эхэлж байгаа юм чинь ганцаараа бясалгаж болохгүй яг юм багштай тэгээ тэрийг ингээд дагуулад ингээд нөгөө удирдлагатай бясалгал явахгүй бол чи ингээд болохгүй шүү гэд анхааруулж исэн байхгүй. Тэгээ би одоо яагаад юм бол та гэд тухайн үедээ бодож исэн одоо ойлгохны болохоор яг л тэр нөгөө нэг айдас дундаа тэгээ тэр гомдол харуулсал дундаа л ингээд бясалгаад ингээд исэн юм билээ л дээ. Тийм. Яг нөгөө мэдхгүйгээр бид нар бясалгал хийхээр хаашаа явахаа мэдгүй тэр нөгөө айдас гомдол харуулсал дундаа ингээд төөрөх бас магадлал маш өндөр тий. Тэг ингээд төөрсөр байгаа ингээд мухардалд ороод хаачгаа мэдгүй тэгээд дотроо ол ээгоогоороо бодохдоо би болгоод байна л гэж бодоод байгаа шүү дээ тий. Би энэ бүх мэдрэмжүүдийг аваад байна болгоод байна л гэж бодоод. Гэтэл яг нарийн юм дээр ингээд та төөрөгдөл дундаа бүр ингээд хэдэн жил ч явах боломжтой. Магадгүй бүр эн чинь ингээд цаашлаа таны ингээд дадал зуршил болчих юм бол эргүүлээ танд ингээд сөргөөр нөлөөлөх маш их боломжуудыг бий болгож өгдөг тий. Тэгэхээр яг анхан шатны эхэлж байгаа хүмүүс маань яхаарахгүй нэг хөтчтэй өөрөө ингэсэн багштай болох нь бас маш чухал юм байна гэдгийг бид хоёр өөрсдөө бие дээр мэдэрсэн байгаа тий. Тий яг л нөгөө эго тарихаараа л бодож байгаа шүү дээ. Ерөөсөө болоод байна. Би бол лаг байна л гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд яг хаа тухайн үедээ ингээл 100 болол маш их юм бясалгалуудыг ганцаараа хийдэгсэн. Тэр яг тэр үед болохоор бас юу яасан. Миний нэг зүүн хүн дотор нэг юм хатуу юм байгаад идэг гэсэн байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор бүр аль 20 21 оноос хойш ингээл байдаг. Тэгээд нэг удаа эмнэлэгт үзүүлэхэд зүгээрээ над чинь зүгээр юм нэг хальт зангирсан юм байна. Янз бүрийн юм биш айлтгүй гэж тэгжсэн байхгүй. Тэгээ яг нөгөө зунжангаа тэгж нөгөө бясалгасны дараагаар болохоор нөгөө нэг тэр хүн дотор ингээд өвчтэй байгаадсэн юм маань ингээд арилждаг байхгүй. Тэгээл би чинь бүр нөгөө вау ямар гоё юм бэ. Яг хоо тэр нөгөө бясалгалаа ингээд нэг зөв буруу ингээд хийж исэн ч гэсэндээ бас хөөхөн юм одоо тайтгарлыг гэх юм уу бас баг зэрэг бас нөлөөг үзүүлсэн л байгаас тээ тий. Тэгээд тэгжсэн. Тэгээд ямар юм хэрэгтэй зүйл юм бэ гэдгийг би яг тэгэхэд ухаарч ирсэн. Хүний сэтгэл санаа ямар байна? Хүн одоо дотроо одоо ингээл
дотооддоо уучраа олохгүй болвол тий энэ нь явсаар гад бидний бие махбодод нөлөөлд юм байна. Сэтгэлээ ингээд баг багаар өөртөөгөө ажиллаад ингээд сайхан тайван болох юм бол энэ хүн эрүүл байж болох юм байна штэ гэдэг ойлголтыг би яг тэр үед авч исэн. Тэгээд илүү ингээд цаашдаа нөгөө багштай болъё гэсэн тэр нөгөө нэг эрэл хайгуултаа орсон. Тэгээд нөгөө нэг багштай болсноос хойш ингээд анх нөгөө багштайгаа бясалгал хийхэд айгүй чивтэй нөгөө өмнө нь амар хурдан үгүй удаан хийгээдсэн чинь багш маань айгүй хурдан буюу нэг 5-10 минутын л бясалгал анхандаа ингээд зааж өгвөл яг ингээд төвлөрөхөөс нь эхлүүлээд зааж өгчсэн шүү дээ. Тэр нь надад ингээд амар хурдан санагдаад тий хоёлаа ярьж ирсэн шүү дээ. Багштай ямар сони нэг 5 минут 10 минут ячаа заа болсон гэдэг баг худлаа хийгээд байгаа юм шүү ч гэдэг нөгөө эгоогоо бодоод тэгсэн чи яг л заавал бяцлал хийхэд те нэг 30-40 минут хийх ерөөс ямар ч шаардлага байхгүй юм байна гэдгийг хизээ хойно ингэж ойлгож байгаа. Тэгээ бит хоёр хөтөжгүйгээр багшгүйгээр зүгээр ингээл баг өөртөө заваагаад исэн байгаа байхгүй те. Тэгээ тэрийг мэдхгүй болоод байна л гэж ингээ ойлгоод идэг. Тэгээд нөгөө байгаль цугтай ингээл 30-40 минутаарстай сайхан байна гэл ингээ суугаад идэг. Гэтэл яс юм дээрээ 30-40 минут ерөөсөө тэгээ суух шаардлагач байхгүй те. 5-10 минут бүр багш маань нэг минут ч баг танд ингээ дотгошоо гүн төвлөрч чадвал 1 минут 20 секунд баг ингээд маш том амжилт гэж хэлжсэн тий. Тэгээ ингээ яг ингээ цаашлаад ингээ суралцаад илүү ухамсар маань ингээ тэлээд ирэх тусам бүр ингээ бяцлаглалын гайхамшиг ингээ бие дээрээ алхам тутамдаа мэдрээд яваад байгаа. Харин тийм. Гэтэ яалчгүй анхандаа бол Бэверли багшийнхаа тэр юуг бяцлалуудыг жоохон би бол голонгоо байсан шүү дээ. Ингээл болчихж байгаа юм бах та. Огт төвлөрч чадахгүй шүү дээ. Ер нь юу руу ороод ирвч гэдэг юм уу. Яг тэгж бодож исэн анх. Тэгэл өстэй яг нөгөө 21 хоногийн тэр бяцлаглалын хичээл маань ингээд дуусаад ирсэн чинь маш их ангаалтыг авсан байсан. Сэтгэл санаа эхэндээ болохоор юм нэг тогтургүй жоохон юм эвгүй байгаад исэн бол тэр бүх нөгөө нэг дотоодод байсан нөгөө нэг гомдол харуулсал айдас одоо юу л юм тий тэр нөгөө сөрөг эрчмүүд маань гадагшилсан юм билэ. Тэгэл хүний одоо ингээд энергийн түвшин ер нь бол ингээд сөрөг эрчмүүдээ ингээд хаяад ирэхээр эерэг эрчим рүүгээ буюу одоо энергийн түвшин ингээд өсчдөг юм байна л да. Яг тэр үедээ болохоор хүн ингээд одоо бодлоо ер нь их одоо тий сайхан тайван одоо аштайхан л бодож авахгүй бол ер нь бол биелэх магадлал бол маш их болчтой билээ. Тэгээ нөгөө нэг би яла тухайн үед нөгөө нэг яасан шүү дээ. Ундаг дугуйгаа нөгөө хулгайд алдсан гэж бийжсэн байхгүй. Тэгэл за дугуй яах вэ одоо тэгэл цаг нь олсон билгүүдийг л бодол ийжсэн чинь ингээл цаанаасаа л надад ингээл хэрэгтэй гэдгийг ингээл дэлхийн ертөнц мэдж байгаа юм шиг заяа ингээл дугуй ингээл надад олдчихдаг байхгүй. Тэгэл тэрэндээ талархаал ингээл явжсэн чинь сүүлдээ би юм нэг мөнгөн бууштай алмаар энэ төр гэл бэж идэг байхгүй. Тэгээ тэрийг нэг сар орчим зүгээр л бодоол явж исэн. Тэгсэн чинь нөгөө нэг юугаар манай хадам байж нөгөө нэг бэлгэлдэг байхгүй яг нөгөө бодож исэн юг маань бугуувчиг маань тэгэл тэр мэрийг ингээл харж байхдаа болохоор хүүе энэ ер нь бол хүн ингээд өөрийгөө өндөр эрчимдэр ер нь ингээд байлгаж ингээд сурах юм бол дэлхийн ертөнц бол надад юу хэрэгтэй байгааг ингээд мэдж байгаа юм шиг ингээл миний хүсэл ингээл биелээд идэм шүү гэсэн бодлоос орж ирсэн. За тэгээд нөгөө тухайн тэр бяцлаглалын хичээлдээ болохоор ингээд 2 сар дамнаад ингээд явсан тий. Тэгээд тэрнээс хойш болохоор ингээд бие даагаад одоохондоо бол ингээд бяцлаглаа хийгээд явж байгаа. Тийм 2 сарын хугацаанд бол эхний 21 хоног бол айгүй тийм нөгөө шинэлэг буюу бүх юмыг яг нөгөө багшийнхаа зааврын дагуу хийгээд ингэт юм байна гэд ингээд явжсан бол 2 дахь хичээл маань болохоор айгүй тийм өөр бас мэдрэмж авсан. Тий анхныхаагаа бодвол илүү туршлагатай, илүү яахаа мэддэг болсон. Яг нөгөө өөр дээрээ тэр бүх мэдрэмжүүд ингээ гүн суулгаж авсан тий. За тэгээд үүнтэй зэрэгцээд бас нөгөө хүний сэтгэл санааны төлөв буюу сэтгэл санаа маш тогтуун болдог тий. Юмд юусоо юм савчаад байдгүй. Ер нь бол яг ингээ бяцлал хийж сурснараа илүү одоо монголчуудын ярьдгаар энэ нэг тийм
төлөв хүн гэж ярьдаг ш, төлөвсөн хүн гэдэг шиг яг нэг тиймэрхүү болж эхэлдэг те сэтгэл санаа маань. Өмнө нь болохоор айгууд нэг тийм савчсан байгаад идэг гэсэн ш. Огцон муурлал сквал ингээл сэтгэл хөдлөл маань ингээл дээшээ доошоо унаал те. Тэгээ яг ингээ бясалгал хийгээд яг ингээ өөртөө суулгаад эхлэхээр сэтгэл санаагаа ингэж тогтуун бариад бас сурчт юм байна. Харин тийм шүү, тийм нэрээ. Сая нөгөө хэд хоног амар их цаас ороод гисэн чинь энд нөгөө нэг нийтийн тээвэр ингээд нилээн цагтаа явахгүй. Тэгээд зам харгуй өрн бол жоохон муу байсан. Тэгээл би нэг өглөө ингээл 7:50 гэж гэрээсээ гараад өдөр бүр 14 цаг гэж ажил дээр очдог байхгүй. Тэр чинь ингээд өдөржин ингээл нийтийн тээврээр явсаар гал. Яжаа манай ажил жоо хоол байдаг болохоор. Тэгэхэд би бас нэг өөрийгөө анзаарсан юм болохоор би ямар юм тайван болцсон юм бэ гэж бодож ирсэн. Тэгээ эндхийн яг энэ нөгөө иргэн хүмүүс болохоор угаасаа л нэг тэр байдалтай өөр тасан зогцсон нэг тайван байгаа л гэдэг байхгүй. Унаа манаа хоцронгууд чинь ингээд зүгээр л гүлийгүүлж тэгэнгүүт би чи хажуунд нь зүгээр байранда суурин дээрээ зогсож чадахгүй бол хоёр тийшээ холхиол өстэй. Яа яач ваа гэл ингээд амар тийм юм савчуу байсан юм билэ. Тэгээд тэгэж өдөржингөө нөгөө нийтийн тээвэрт ингэж явж байхдаа болохоор нөх амар тэгэж савчахгүй байгаагаа харахтаа би ч бас айгүй тийм тайван болсон байх шүү гэж бодсон. Тэгээ бас ажил дээрээ ч гэсэндээ айгүй сайн төвлөрч сурсан байлээ. Тэгээ бас дээр нэг караоке орсон юм аа. Тэгсэн чинь ингээд нэг амар өндөр тоон дээр дуулдаг нэг дуу байсан байхгүй юу. Тэгэл тэр мэр дууг ингээд дуулж захтаа болохоор би бас тэр төвлөрлөө айгүй мэдэрсэн. Тэгээ тэр нөгөө нэг дуу дуулж муулж захта караоке маракод орохдоо би хуучин болохоор ингээд яна би одоо өнгө алдчихж байгаа болоо би гоё дуулж чадах болоо гэдэг юм. Эсвэл хүмүүс намайг өгч чадж байгаа л гээд нөгөө дуулж хахад ингээл мянган бодол ингээл эргэлдэж исэн юм байна л да. Тэрэндээ болол ингээд солгож малгоор бол ингээд өнгө алдаж малдах тиймэрхүү юм байдаг гэсэн байхгүй юу. Тэгэл хамгийн сүүлийн тэрэн дээр болохоор зүгээр л тэр дундаа төвлөрөөд ер нь ингээд амьдралын ямар ч талбар дээр би ингээд төвлөрөл маань илүү сайжирсан байна да гэж бодсон. Харин энэ мэд яг нөгөө бяцлал хийснээр бидний амьдралд яг энэ төвлөрөл маань ямар хэрэг болж байгаа вэ гэдг нь яг амьдрал дээр ингээ харагдаж байгаа болохоор айгүй нүндээ дурлаад байгаа тийм. Яг л энийг амьдралынхаа хөвшил болгох ёстой юм байна. Энийг өөрсөө алдаж болохгүй юм байна гэдгийг бид хоёр айгүй сайн ойлгоод байгаа. Нэг буддаагаас нэг шавн асуусан юм байна л да. Та энэ бяцлаглаас юуг олж авсан бэ гэдгсэн чинь ерөөсөө олж аваад ах юм байхгүй. Энэ нөгөө эгогоо ер нь ингээ бүгдийг хайсан гэд тэгсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар нэрэл бяцлаглаас яг олж авах юм байхгүй мэн. Зүгээр л тэр эгогоо хайснараа л зүгээр энэ бүх амар амгалан дотоод амар амгалангаа олох юм билээ. Тэгээ ерөөсөө л бид нар нөгөө энэ их бодол эгогоо ерөөсөө намж яхад л энэ бяцлал маань маш их туслаад бидний амьдралд яг ингээд хэрэгтэй байна гэдгийг ингээ ойлгоод яваад байгаа. Тэгээ нөгөө хүмүүс нөгөө YouTube дээр юм ASMR гэдэг лөө. Тэр их юу ASMR. ASMR гэх тэр нөгөө бичлэгүүдийг амар үзэх дортой байдэн шүү дээ. Би тэгээ энэ одоо яагаад ийм юм үздэм бол ямар ч хүнд ч хэрэггүй зүгээр л энийг одоо яах гэж үздэм бол гэж бодоодсэн чинь ерөөсөө л тэр чинь нэг яг тэр тухайн тэр нэг хийж байгаа зүйлд төвлөрөх тэр зүйлд нь татагдаад ингээд зүгээр тэр одоо юм хийж байгаа тэр дуу чимээг нь сонсоод тий байгаа юм байна гэд ойлгосон шүү дээ. Тэгэхээр нөгөө бид нар өөрсдөө нөгөө энэ амьдрал дээрээ ингээл бужигнаал амар чимээ шуугаан дунд байдаг болохоор хаяач гэсэн нэг цаанаас өөрөө мэдлгүүл нэг тиймэрхүү видеонд бас дуурлаад үзээд идэм байна гэж бодсон. Тэгээ нөгөө нэг яг нөгөө одоо цагаа мэдрэх тий тэр зүйлийг л сурж байгаа шүү дээ. Ер нь бол төвлөрөл гэдэг чинь л яг тэр тий байгаа газараа төвлөрөх, хийж байгаа зүйлдээ төвлөрөх. Сүүлдээ тэгэл ер нь бяцлал ингээд яг сууж хийхгүй ч гэсэн зүгээр ингээд гадуур алхаа явж байхдаа тий салхийг мэдрээл, нарыг мэдрээл одоо энэ өвс ногоо моддыг ингээд хараал шууд энэ жиргэг сонсооч гэдэг юм уу. Яг тэр тухайн цаг мөчөө мэдэрч байгаа тэр нөгөө төвлөрлж байгаа тэр зүйл нь болохоор бүр сүулдэ ингээ бараг бяцлал болчдөг тий. Тий. Би бас анх нөгөө энд ирчээд айгүй их нөгөө байгаль харж баясдаг байсан.
Тэгээ яг намайг ирсэн жил айгүй дулаахан бараг цас ороогүй ингээл намраараа шахуу ингээд 12 сар өнгөрсөн баггүй. Тэгээ би тэр үед ингээл айгүй их байгаль харж ингэж баясдаг. Тэгээ тэрнээс айгүй их юм гоё мэдрэмж авдаг. Тэгсэн одоо ингээд бодоод тахаар тэр бас яг ингээд надад айгүй том бясалгал болж исэн юм байна. Айгүй гоё мэдрэмжийг өгч исэн юм байна гэж бодоод байгаа. Харин тийм тэгэл ерөөсөө л нөгөө нэг яг өмнө нь ч гэсэн зөндөө хийлжсэн те дуртай юмаа хийж явах үедээ бид нар төвлөрж идэг. Энэ нь биднэрт бас энэ бясалгал болж идэг бахны. За тэгээд анхлан одоо бясалгал хийх гэж байгаа огт хийж үзэж байгаагүй хүмүүс болохоор анханасаа л одоо удирдлагатай бясалгал буюу багшаар удирдуулж хийх хэрэгтэй гэдгийг бас сануулж хэлэх байна. Тийм багш бол яах аргагүй маш чухал. Яг уу үнэхээр яг боломжгүй бол өөрсдөө маш нарийн судалж ижил хийх хэрэгтэй тийм. Бид хоёр бол яг ингэж өөрсдийнхөө судалснаар ингэж нөгөө хийсэн алдаж унсан зөндөө юм байгаа. Тэг яг ингээд туршлагаасаа хуваалцгаад багш бол үнэхээр маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэгэл бид нар чинь за бясалгал гэхээр нэг амар тийм тустай юм байд юм байна гэ би л хуучин тэгж боддог гэсэн. Амар тийм чухал ач холбогдол өгөөл ингэх юм болоо энэ төр гэж боддог гэсэн. Тэгтэл зүгээр бидрийг зүгээр тэр нэг байгалийнхын төлөвтөл буцааж аваачдаг юм байна тий. Яг ингээл амьтдыг харж хахад яг зүгээр ингээл оршоол хийж идэв штэ. Яг тэрэн шиг л яг зүгээр тэр тухайн цаг мөчтөө төвлөрөөл ингээд яг тэр төлөвтөн л буцааж авчирдаг юм байна. Түүнээс нэг амар тийм одоо мэдлэг ч юм уу янз бүрийн юм нэг хэрэггүй тий. Зүгээр л төвлөрөл хамгийн чухал нах. Тийм нөгөө бясалгал бидрээс хол гэж бодоод байдаг штэ хүмүүс. За эний чинь тустай хүмүүс л хийдэг бах, гэгэрсэн хүмүүс л хийдэг бах гэд. Гэтэл яг бид нэр ингээд өөртөө яг сонирхоод амьдрал дээр ингээд хэрэгжүүлээд ихлээр эн чинь юус ингэж тустай биш тэ хүн болгон хийх боломжтой зүйл юм байна гэдгийг мэдрээд явж байгаа болохоор ерөн сонсогч нартай ч гэсэн болж өгвөл яг энэ бясалгалыг багштайгаар өөрсдөн дээрээ хийгээд үзээрэй. Үнэхээр гайхамшигын та бүхэн мэдэрч бол чаднаа тий. Тийм тэгээд яг нөгөө альва зүйлд ингээд автахгүй тий альва зүйлийг юм гаднаас нь яг бодит яг эрүүл нүдээр харах тэр одоо чадварыг өгдөг гэх юм уу. Тэгээд эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх л хүмүүс ингээд хийгээсэ ингээд хүн өөрөө ингээд дотооддоо тайван байгаад эхлэхээр гадаад ертөнц маань дагаад л яг өөрчлөгддөг тий ийм амар дотооддоо хүн өөрөө өөртөө уучраа олж иж л ерөөсөө бүх зүйл тэндээс эхэлт юм байна. Тэгээд эрэм гэлтгүй нэрэ бүгд л хийх юм бол ядаж адаглаад л нэрэ эрүүл сар бол оршин штэ бид нар чинь стрессээс үүдчил одоо орчин цагийн энэ бүх одоо өвчлөлүүд үүсэж байгаа. Тэгээд стрессгүй сайхан амьдарцгаая. За тэгээ энэ бүгдийг ингээд үнэхэд ер нь бясалгал бол бидний амьдралд маш хэрэгтэй юм байна. Ерөөсөө бясалгал хийхэд танд ерөөсөө тийм урт цаг хугацаа хэрэггүй те. Өдөрт нэг 5-аас 10 минут магадгүй 1 минут ч байсан болно. Ерөөсөө л та энэ стресстэй нийгмээс өөрийгөө ангид буюу багч болтугай стресстэй нийгмээс өөрийгөө ангид байлгахыг хүсэх юм бол яг энэ бясалгалыг сонирхоод өөрийнхөө биеэр мэдрээд яг ингэж хийгээд үзэрээ. Тэ? За тэгээ хоёул өнөөдрийнхөө дугаар ингэж дуусгав. За тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Хүмүүстэй ингээд та туулаа хуваалцахыг хүсэж байгаа юм бол бид хоёрын Facebook болон Instagram руу хувь чат бичиж болно шүү. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.